Монголын хамгийн том мөнгөний орд. Энэ бол Асгат. За бүгдд нь өглөөний мэнд. Яг одоо Монгол улсын баруун хязгаарт орш Баян Хөлгийн аймаг руу Асгатын мөнгөний орд руу бол явах гэж байна. За одоогийн байдлаар бол гадаа нэмэх 4 градус 5 цаг 53 минут бол болж байна. Туудахгүй бүгдээрээ Баян Хөлгийн аймаг дээр уулзцаая. За Улаанбаатар хотоос хөрсөн яг одоо Баян Хөлгийн аймгийн Өлгий хотод бол ирсэн байна. Туудахгүй бид бүхэн яг баруун хязгаар буюу Оросын холбооны улстай хязгаалга Асгатын мөнгөний орд руу хөдөлгөж байна. Яг одоо бид бүхэн Монгол орныхоо баруун хязгаарт орших Баян Хөлгийн аймгийн Ногоон нуур сумын газар нутагт орших. За тэр дундаа бол Асгатын мөнгөний орд гэж бол бид бүхэн маш сайн мэдцгээж байгаа. За яг энэ хөө уулын цаахан маш ойролцоо бол Оросын холбооны улстай хил залгаа бол оршиж байна. За яг энэ хэсэг бол магадгүй миний бодлоор би зөвхөн фантазлаа ярих юм бол дэлхийн стратегийн орд газрын томоохон бас байр суурийг эзлэх боломжтой газар гэж илэрхийлмээр байгаа. Яагаад гэвэл энд Монгол орны хамгийн том мөнгөний орд байгаа. Энэ бол Асгатын мөнгөний орд. Миний доор яг харагдаж байгаа энэхүү хэсэг суурин хэсэг бол за 1970 онд бол эд амьдрал өрнөж бужигнаж байсан хэсэг. Одоо бол Асгатын ажилтны кемп нь байна. Бид бүхэн бол энэ хавийнхаа хайрхнууд бол дандаа далайн түвшнээс дэше 3000-аас 4000 метрт өндөрч дорших маш сайхан хайрхнууд байна. Зөвхөн ажлынхаа кемпэс гэх юм бол бид бүхэн 500 метрийн дээр хахад ингээд сайхан сүрлэг бол харагдаж байна. За яг энэ кемпэсээ үргэлжлээд та бид бүхний баруун талд харагдаж байгаа тэр хайрхан руу бол манай Эрдэс Монгол нэгдлийнхэн боноос сайжруулсан замыг бол зассан байгаа байна. Харин тэр хэсэгт яг харагдаж байгаа сүрлэг хайрхны наахан талд нь Асгатын ордны 2-3 дугаар амууд бол нээсэн байгаа. Энэ ордоо жоохон ороогод энэ хайрхан жоохон ороох юм бол цаа талд нь 1, 4, 5 дугаар ам байгаа. Туудахгүй бүгдээрээ яг Асгатынхаа ордны тухайн нээсэн амууд руу бүгдээрээ хамтдаа очсон болно. Бидний явж буй уулын энэ хэсэгт Эрдэс Монгол нэгдэл 45 км нарийн замын эвдрэлтэй хэсгүүдийг засаж өргөтгөн мөсдөж хаагдсан 6 хавтын малталтыг нээж сэргээсэн юм. Мөн 5000-га талбай тофо геодезийн зураглалыг гэж 3 хэмжээс загвар боловсруулах эрсдлийн үнэлгээг дуусгасан нь цаашдын хайгуулын бат бөх суурилж байгаа талаар инженер техник ажилчид маань онцолж байна. За өдрийн мэнд. За сайн гэнэ сайн явж ирнэ. Сайн явж ирлээ. Гам билэг. Буянбаатар Эрдэс Монгол компани геологч. Окей, хоёулаа яг одоо Асгатын мөнгөний ордон дээр. За яг өрөмлөгийнхаа хажууд бол зогсож байна тийм ээ. 2 өрмийн машин ажиллаж байна. За яг ардталт нь харагдаж байгаа хайрхан болол. За яг энэ хайрхны ард бол юу байна те? Оросын холбооны улс хил явж байгаа. байна. Тэгэхээр хоёулаа бол бараг хилээ яг торгон зурвсын л яг хайж явах нь шүү дээ тийм ээ. За энэ яг Асгатын мөнгөний ордыг бол ашиглалтанд оруулах. За тэр дундаа олон улсад IPO хийх тийм ээ. Хөрөнгө оруулагчдыг татах асуудлууд байдаг. Тэгэхээр би та хэдийн мэдээллийг яг ингээ харахтаа Жорк стандартад нийцүүлэн Монголынхоо бас ингээд зөвлөлөөр оруулж батлуулна гэдэг зүйлсүүдийг ирсэн. Ер нь Жорк стандарт гэж өөрөө яг юу гэдэр хэлээд байгаа. Жорк стандарт гэдэг маань болохоор одоо Австралийн стандарт л та. Одоо Азад төлхөө хэрэглэгддэг. Хөрөнгөний зах зээл дээр нэгсэндээ хөрөнгө босгох тийм боломж үүсдэг тийм стандарт юм байна. Тэгэхээр энэ стандартын дагуу батлахын тулд бид нар одоо яг хайгуулын ажлынхаа торын нэгтралыг хангаад яг стандартын Жорк стандартын дагуу төлөвлөгөө батлуулаад түүнийхээ хүрээнд одоо ингээ өрөмдлөг тэнд далд нэвтрэлт тэгээ сувг матлал гэх зэрэг ажлуудыг одоо хийгээд явж байна. Одоо энэ яг ажлын явцдал нь мэдээж уул геологийн хүндрэлтэй нөхцлүүд байна. Гэхдээ тохирсон арга аргачлалыг сонгоод бид нар одоо аль болох тий боломжийн хэмжээнд ажиллал явж байна. Энд бас гэхдээ яалчгүй цагаагаар ер нь дид бүтц за захилгаан бол байхгүй байна. Бас цэвэр ус за зам бүтцийн хувьд бол нэлээд асуудалтай бол харагдаж штэ. Эдгээр асуудлуудыг бол одоо бас нэг шийдвэрлэх. Бас наашаа ирж байгаа замд бол бас замаа сайжруулсаар гэж байна. Энэ талаар та бас мэдээлэл өгөөч. 1991 оноос хойш болохоор энд ямар нэгэн үйлдвэрлэлийн ажил явагдаг байхгүй. Тэгэхээр энд чинь нөгөө нэг хуучин зам нь нуурсан, одоо машин явах боломжгүй болсон нөхцөл байдалтай байсан. Түүнийг бид нэр 2024 онд
замаа тодорхой 45 км замын тодорхой хэсгүүдийг бүрэн янзлаад одоо бол ингээд автомашинаар зорчих бүрэн боломжийг хангасан. Тэгээд мөн 6 амтай байдаг байхгүй норд маань хэвтэй малталттай. Тэр 6 хэвтэй малталт маань цас мөсний усанд ингээд битүүрсэн байсныг нодлон бас бүрэн гүйцэд цэвэрлж одоо ингээд 70 нэвтрэлт болон 70 дөрөмдлөгийн ажил явах нөхцөл бүрэн боломжтой болсон. Одоо ажил нь яг эд хийгдээд явж байна. 6 ам байгаа. За тэгвэл одоо хоёулаа тэнд харагдж байгаа яг эхнийхээ ам руу хамтдаа ороод үзье л дээ. Тэгвэл дотор нь ороо сонирхъя. Яг мөссөн байгаа тэр яг айгу хөдөлмөрийн бас хүнд нөхцөл харагдчихлаа шүү дээ. Урдсан байдлаа бид юмнуудыг харахад. Тэгвэл хамтдаа тийшээ яваад үзэх үү. Тэр бол одоо яг нөгөө 2 дугаар ам маань юм байгаа. Тэгээ энэ 2000 орчим метр урт нийт штрек одоо бүгд нийт бол 2000 метр урт тийм ам байгаа. Тийшээ ороод хоёлаа би тайлбарлая те. Тэгээ. За баярлалаа. Яа. За бид Асгатын ордныхоо 2 дугаар аман дээр бол яг ирсэн байна. 2 дугаар ам маань бол яг одоо үйл ажиллагаагаа бод явуулж байгаа судалгааны бол ажил нь геологийн ажил нь бол явуулж байгаа юм байна. За миний яг хажуудаа харагдж байгаа энэ самбар дээр бол яг манай энэ 2 дугаар аман дээр ажиллаж байгаа хүмүүс маань бол өөрсдөө мэдээллийг бол бичлэг юм байна. Хэдэн хүн байна? Энэ хүн орсон уу, гарсан бол ерөөхдөө бас арилгаа явчихсан юм байна. Тэгэхээр би бас яг одоо орж байгаа учраас энэ 2 дугаар ам руу орж байгаа бас 6 дахь хүнээр нь одоо нэрээ бичлээ. За гартаа бол бас гарсан гэдгийг илэрхийлж нэрээ одоо арилгах хэрэгтэй. За тэгэхээр бүгдээ хамтдаа ийшээ явцгаая. Асгатын орд маань бол нийтдээ 6 амтай юм байна. 6 амнаа дотроос бид нар яг одоо 2 дугаар ам дээр нь ирсэн бөгөөд яг энэ хүү ам бол миний харж яг харагцаачлан чихтэй бол мөсөнд бол нэлээд дарагдсан байсан. Мөнх цэвдэгтэй газар байгаа. Тэгэхээр яг энэ хүү мөсний хэсгүүдийг бол манайхан геолог хайгуулынхаа ажлыг хийхэд тул амын бол бүх хүмүүсийг бол цэвэрсэн байгаа. Яг бидний орсон энэ хүү 2 дугаар ам бол нийтдээ яг энэ хүү гүнээрээ уртаараа бол 2000 орчим метр буюу ойролцоогоор 2 км гүн ийм ам байгаа даа. За одоо хэдүүлгийнх нь яг энэ хүү агааржуулалтын системийн дуу бол сая нэлээд чанга орж ивж байсан учраас одоо энэ хойшлогдсон бол арай хацсангуу гайгүй боллоо. Тэр яг энэ 2 дугаар аман дээрээ бол ороод ирцгээдсэн байгаа. Та бүхэн яг ханны хэсгүүдийг зэндээ ингээ хараад үзэх юм бол чихтэй ингээд яг мөсөөр бол нэлээд дарагдсан байсан. Энэ бас миний яг ингээд яг хөлний хэсгийг та бүхэн хараад үзэх юм бол яг энд байгаа байсан бүх мөснүүдийг бол гар аргаар за зарим нэг техник технологиудаар бол мөсийг авсны ард бол ингэж мөсөө яг гаргаж исэн замын бол мөр нь бол энд байна. Ингээ хоёр тэргээ бол гүйлгдэг байсан зам нь байна. За одоо ингээд бол илүү сайн харагдаж байгаа байх. Чихтэй мөс байгаа даа тийм ээ. Нилээн зузаан бүх юм мөснүүд байна. За ингээ хан дээр нь бол яг ингэж зарцсан байдалтайгаар юмнууд ингээд тогтсон бай. За ингээд хэдүүлээ бол яг зөвхөн өнгөнд хэсэг дээр нь бол одоогор бол явж байна. Яг ингээ өнгөн хэсэг дээр явхад бол маш хүүтэй агаар байна. Гадаа бол миний ойролцоогоор таамагаснаар бол гадаа бол за нэг хасах 4 градус шиг байна. Одоо бол уг нь 9 сар. Тэгээд бас нэлээд хүүтэн байдаг газар байна. За тэгээд ингээд энэ дотгошоогоо ороод ирэхэд за миний л хувийн цагаагаар мэдрэмжээр бол баг 10 хэдэн градус байх шиг байна. Хасах. Тэгээ мөнх цэвдэгтэй газар. Тэгээ түрүүн бол ийшээ яг ийшээгээ хайгуул үйлдвэрийн ажлууд бол явагдаж байгаа учраас бид нар бол хэд гүн бол нэвтэрч чадахгүй. Аюулгүй ажиллагаа гэдэг бол мэдээч нээр нэг чухал асуудал байгаа. Тэгээ ингээд жоох хэдүүлээ дахиад болгомжит хэрээрээ бол нэг хойшлоод үзье. Тэгэхэд бол яг энд ордон дээр яг энэ аман дээр байгаа ийм судлууд байгаа. Тэр судлуудыг бас бүгдээрээ ямарчтайч хараад үзцгээе. Би зөвшөөрөгдөх хэмжээнийхээ яг гүн рүү бол ороод ирсэн байна. За ингээд энэгээр манайх яг хараад үзэх юм бол энд нэг ногоон судал байгаа биз. Тэгэхээр энэ ногоон судал бол би түрүү яг геологчоос бол тодруулаад асуухад зэсний судал бол яг ингэж явж байгаа гэж илэрхийлээд байгаа. Манайх ингээ яг хараад үзэх юм бол за энэгээр бас ингээд ногоон судлууд байна. Ингээд бас энэ хэсгээр ингээд айгуу гоё ногоон судлууд байгаа. Энэ бол өөрөө бол энд зөвхөн мөнгө гэд бид бүхэн түрүү илэрхийлсэн тийм ээ 2200 тонн мөнгө гэхээс илүүтэйгээр энд бол зис висүүд суурмаа бол бас баялаг орд газар байгаа. Яг одоо бас ингээд нэмэлт мэдээллийг өгөх юм бол миний хоёр талд яг хөө харагдаж байгаа энэ хэсэгт бол энэ аман дээрээс
чулуулаг за тэдгээр шороонуудаа бол бас хадгалах зорилттойгоор ийшээгээ тээвэрлэж бол авчирдаг юм байна. За одоо үндсэн түрүүнээс хойш би та бүхэнд яг илэрхийлээд байгаа, хилээд байгаа нэг утга агуулга санаа юу вэ гэхээр энэ ордыг бол зөвлөлт Монголын бол хамтарсан геологчид 1976 онд бол олж нээсэн байдаг. Тэгээд 96 онд бол урьдчилсан таамаг нөөцөөр бол энэ хүдрээрээ 6.4 сая тонн, цэвэр мөнгөөрөө бол 2200 тонн мөнгө бол энд байна гэсэн үг. Тэгэхээр энэ бол өнөөдөр Монголын стратегийн өөрөө орд болж байгаа. Тэр жагуулгаараа бол өнөө цаг үед бол эрчим хүч, цэвэр эрчим хүчний бас шилжилт рүү шилжиж байгаа энэ нөхцөл бол мөнгөөр бид бүхэн технологийн маш олон зүйлсүүдийг бол жишээлбэл гар утас, компьютер одоо ингээд намайг өчж байгаа камер зэргийг бол үйлдвэрлэхэд мөнгө өөрөө оролцоотой байдаг учраас та бид бүхэн бол энэ асхтын мөнгөний ордыг бол зайлшгүй бас ашиглах шаардлагатай гэдгийг бол илэрхийлмээр байгаа. Тэгэхээр одоогийн нөхцөлд бол дид бүтэц, тог цахилгаан, зам харгуй асуудлууд бол нэлийн бол бас хүнд нөхцөлтэй байна. Гэхдээ энэ ондоо багтаагаад бол Жорк стандартад нийцүүлэх тэрхүү геолог хайгуулын ажлууд бол бүрэн эцэлэгдэнэ гэж бол илэрхийлэгдэж байна. За үүнийхээ дараагаар бол тэзүүгээ батлаад за тэрүүний дараагаар бол IPO буюу олон улсад бас энэхүү ордод газраа ашиглаж холбоорлохын тулд бол хөрөнгө оруулалт татах бол ажлууд бол үргэлжилнэ гэж байгаа юм байна. Тэгэд нэмэлт мэдээллүүдийг хэдүүлээ бас гарч агаад өөр бусад нөхцлүүд төр бол та бүхэнтэйгээ хуваалцъя. Энэ үнэхээр хүүтэн байна. Миний амнаас бол тасралтгүй уур гарч байна. Та бүхэн бас яг миний таа зэсгийг бол харж байгаа тийм ээ. Тэгэхээр энэ ам бол босоогоороо хоёр хөндлөнгөөрөө бас ойролцоогоор миний нүдэн баримжаар бол хоёрыг харьцах хоёртай бас нэлийн бөхчөмч бас ам байна. За тэгэхээр хэлээ гараад бас үцгэе. За өнөөдрийн байдлаар бол асхтын ордын таамаг нөөцдөр шууд эдийн засгийн тооцоо бол хийх боломж бол харах алга. Тиймээс цааш шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа хийж олон улсын стандартын дагуу дахин үнэлэх шаардлагатай хэвээр байгаа. Эцэст нь асхт бол Монголын баруун хязгаартах мөнгөн сан. Энэхүү орд газрыг бид бүхэн ухаалаг зөв шийдвэрээр энэхүү нөөцийг ашиглаж чадах юм бол асхтын мөнгөний орд нь өөрөө Монголын эдийн засгийг тодорхойлох хамгийн том хүчин зүйлсийн нэг нь болох боломжтой юм. Харин энэхүү 30 жил зогсонг байсан энэхүү стратегийн орд газрыг Эрдэс Монгол нэгдэл маань эдийн засгийн эргэлтэнд оруулах ерөнхий төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлж байгаа нь өөрөө сайн мэдээ юм а.